Сайн залуусаа. Шимжлэлтэй давтан морил. Монголын хамгийн аимшиг кино гэвэл хамгийн түрүүнд Ядуугийн зовлон кино санаанд орж ирэх бизээ. Энэхүү уран бүтээлийг хүн бүхэн Монголын хамгийн анхны аимшиг кино гэдгээр нь мэдэх бизээ. Тэгвэл бид энэ удаагийн бичлэгээр Ядуугийн зовлон киноны тухай болон энэхүү киног бүтээж байгаа явцад болсон аимшигт үйл явдлуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн бичлэгээ дуустал нь үзэж бидэнтэй хамт уурай. Nano Index компани галын аюулгүй байдлын цогц үйлчилгээг үзүүлж, галаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг. Гэснээс та бүхэн CJ гэсэн кодыг хийлэн Оросын улбаны улсын 4 кг-ийн галын хорыг 10% хөнгөлөлтөө үнээр авч болох нь байна шүү. Та бүхэн галын аюулгүй байдлаа чандлан сахиарай. Ядуугийн зовлон кино одоо бас бүр 22 жилийн өмнө бүтээгдэж байжээ. Мэдээж гол дүрүүдийн хувьд гол дүр болох хөдрийн дүрд жүжигчин хүрлэхүү. Харин эхнэр болох уянгын дүрд жүжигчин адил цэцэг. Хүр шайлах нь эмээ болох сэндрийн дүрд жүжигчин сэлэн хагсан. Өөд болдог гэрээ эзэн тамждын дүрд жүжигчин наран туяанар тус тоглосон байдаг. Мөн цаашлаад Маск продакшны Эрдэнэ мөнх сайхан нар хүртэл туслах дүрүүдэд тоглодог. Киноны утга агуулгын хувьд багаангийн багш хүдэр хадамдаа гологдсон хөөгддөг. Дараа нь түүний эхнэр тэр хоёр тамжид химээх нэгийн эмээг асранга гэртэн төр зур амьдрахаар болдог. Гэтэл биен муу байсан тэр эмээ өөд болох бөгөөд хоёр хост тэдний гэрт амьдрах боломжтой болно. Дараагаар нь хажуу хашааны хөрш болох сэндэр эмээ тамжидын нуусан алт эрдэнэс гэртэн байгааг хэлснээр үйл явдал өрнөж эхэлдэг билээ. Мэдээж цаашаага тамжид эмээ сүнс гэрээр нь эргэлдэж бие биенээ хорсон зэвүүцэж өрнө хэгчд хүдрийг тамалдаг. Сэндэр эмээ золгүйгээр өөд болж эцтэй галзуурхан галзуурцгаадаг гэвэл маш олон аимшигтай эсгүүд энэ кинон дээр гардаг билээ. Мэдээж тэр дундаас хамгийн аимшигтай эсэг нь сэндэр эмээ цогцос шалан доороос амьлан гарч ирж байгаа хэсэг байдаг билээ. Тэгвэл үнэндээ уран бүтээлчид энэхүү аимшиг киноны зураг авалтыг хийх гэж нэлээд их айдсыг даван туулсан гэгддэг. Учир нь эдийг кинон дээрх зураг авалтыг дэрэгдээс нь харж ажиллаа хийцгээх нь хөгжилтэй паянгуудаар дүүрэнч гэлээ. Тус кинон дээрх зургууд нь дэндүү бодит дүрслэлтэй байсан учраас зураг авалтын багийнханд таагүй мэдрэмжийг ихээхэн өгч байсан гин. Тиймээс Ядуугийн зовлон киноны 1-р ангид туйлсан жүжигчид кино зураг авалтаа бушуухан дуусгахын түүс хүртэл болж байжээ. Үнэн дээр энэхүү киноны хамгийн аимшигтай эсгүүдийн нэг бол сэндэр эмээгийн нүүрэнд хадаастай мод зоогдон өөд болж байгаа хэсэг билээ. Тэгвэл бодит амьдрал дээр ч гэсэн сэндэр эмээгийн дүрд тоглосон жүжигчин сэлэн агсан кинон дээрхтээ төстэй маягаар амиа алдсан гэх цуу яриа байдаг. Гэхдээ энэхүү яриад баттай зүйлс байхгүй бөгөөд зөвхөн цуу яриа гэдгийг та бүхэн санах хэрэгтэй. Ядуугийн зовлон киноны 1-р анги дээр найруулагч Игтүр Бүсэлбаатар нар ажиллажээ. Бид бүхэн найруулагч Игтүрийг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн удангоор Ингрэ-Милаж буй зургийг харж байна. Ядуугийн зовлон кино бүтэн түүхийн хувьд гэвэл 1997 онд жүжигчин Хүрлээ аимшигын кино хийх санааг найруулагч Бүсэлбаатарт санал болгосон гин. Ингэхдээ кино зохиолын санааг сүнс нь хөрөнгөндөө хорогдсон хятадуудын тухай аимшиг түүхүүдээс санаа авчээ. Сүннөөс Бүсэлбаатар найруулагч анх дөрүүдийн нэрсийг бодож олохдоо хүрлэхүүгийн нэрийг хүдэр болгож харин сэлэн агсны нэрийг сэндэр болгон өөрчилж өгсөн нэр гэдэг. За тэгээд киноны 1-р ангитай хамгийн холбоотой чухал зүйл гэвэл зураг авалт хийгдсэн байшин билээ. Жүжигчин наран туяагаан хэлснээр бол тэр киног хийсэн хашаа байшингийн эзнийг олох гэсэн боловч огт олдоогүй гин. Тэгэл эзэн нь олдохгүй байсан тул кино зураг авалтынхан цаг алдаж байхаас гэж бодцгоо шууд л киноныхоо зураг авалтыг авч эхэлсэн байна. Зураг авалт хийсэн аимшигын байшин нь 5 буудалд байрладаг байжээ. Мөн хамгийн аимшигтай нь тэр байшинд шөндөө эрэгтэй жүжигчид хоноглох шаардлага гардаг байжээ. Гэтэл шүн дунд янз бүрийн хачин сонир чимээ дуулдаж юм дуугардаг байсан. Эвгүй байшин болохыг нь мэдэж авцгаасан байна. Ядуугийн зовлонгийн 1-р ангийн зураг авалт сайдар төлөвлөсний үндсэн дээр ердөө 1 сарын хугацаанд зураг авалт хийгджээ. Зураг авалт гэснээс тухайн үед юм ховор байсан учраас зориултын хиймэл цус гэх мэт зүйлс ашиглах боломжгүй байжээ.
Тиймээс зураг авалтанд зориулан хоньны жинхэнэ цусыг ашигласан байна. Гэвч жинхэнэ цус нь жаахан утгаараа нүжирч, шар ус нь ялгарч ирээд туйлын төвхтөө байсан гэжээ. Харин шалан доороос цус гарч ирж байгаа хэсгийг кино багийн зураач залуу дуслын гуурс ашиглан цусыг шалан доороос үлээж дүрсэлсэн байна. Ингэхдээ цусыг дээш нь үлээх байсан учраас үлээх гэж байгаад санаандгүй байдлаар залгих гэх мэт бэрхшээлүүд тулгарч байжээ. Кино дээрх сүнсний эсгүүдийг ямар ч графикийн ажиллагаа шаардахгүйгээр хуучны хослол зургийн аргаар хийжээ. Ядуугийн зовлон киноны 1-р ангид тоглосон жүжигчдийн тухай болон энэхүү кинон дээр дүр бүтээсэн жүжигчид бүтээсэн дүрийнхээ тухай юу гэж ярьсныг хамтдаа дурдцгаая. Мэдээж киноны хамгийн ихний дүр бол гэрээ эзэн болох Тамжид эмээ. Ядуугийн зовлон кинон дээр нас барсан хойноо сүнс болдог эмээгийн дүрийг жүжигчин Наран Туяа бүтээсэн байна. Тухайн үед тэрээр хүнсний жижиг дэлгүүр ажиллаулдаг байжээ. Гэтэл кино уран бүтээл телевизээр гарсны дараа 7 хоногийн турш дэлгүүрээр нь үйлчлүүлэгчид тэр дундаа хүүхэд багжуул тэднийх рүү зүгэлхээ болжээ. Тэрээр учрыг олж ядаж байтал нэгэн танил найз нь орж ирээд танаа дэлгүүр рүү яваад талх аваад ир гэхээр хүүхдүүд тэнд чинь шулам эмээ байдаг гэд явахгүй юм гэж хэлсэн гэдэг. Жүжигчин Наран Туяа хамгийн анх ийм муухай аимшигын хар бараан кинонд тоглохгүй гэж байв. Гэтэл ангийнх нь багын найз болох жүжигчин Сэлэнгэ агсан түүнд хандан жүжигчин хүн ийм дүр тоглохгүй бол өөр ямар дүр тоглох юм гэж зэмлэн ятгаснаар арайхийн зөвшөөрүүлж авсан гэдэг. Түүний хувьд хамгийн хэцүү байсан зураг авалт нь зоринд ордог хэсэг байсан гэжээ. Мэдээж янз бүрийн сонио ачин чимээ сонсогддог хий үзэгдэлтэй байшингийн зоринд орж зураг авалт хийн гэдэг хинт ч таатай санагдахгүй нь ойлгомжтой байх. Мөн түүнд жүжиглэлтийн хувьд амьсгал хураа нас барж байгаагаар тоглох нь хамгийн хэцүү. Зураг авалт эхлэх болохоор өвхөж буй мэт харагдаж чадахгүй байсан гин. Тэрч бүүгэл хэд хэдэн удаа дотор нь муухайраад найруулагч Хүсэлбаатараас гуйж байж 10 минут завсралгаа авч арайхийн тэр хэсгийн зураг авалтыг хийжээ. Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Наран Туяа нь Улсын драмын Эрдмийн театрын ахвад жүжигчин бөгөөд тэрээр 50 гаруй жилийн турш кино болон театрын жүжигүүдэд 140 гаруй дүрүүдийг бүтээж байжээ. Харин одоо бидний танилцуулах дараагийн дүр бол Хүдрээ ихнэр болох Уянга. Киноны төгсгөл хэсэгт хамаг альтернативыг хуруугаартай 100 галзуурдаг Хүдрээ ихнэрийн дүрд жүжигчин адил цэцэг тогложээ. Магадгүй та түүнийг мартагдсан туйл киноноор гардаг жаргалмаа охин байсан гэж санаачгүй биз. Хүмүүсийн нэрлдэг Сангахын дүр тоглосон жүжигчнийг адил биш гэдэг бол жаргалмаа охин нь бодит амьдрал дээр түүний том охин гин. Тиймээс Сангахын том охин адил цэцэг нь аавынхаа мэрэгжлийг өвлж аван жүжигчин болсноор Ядуугийн зовлон кинонд Хүдрийн ихнэр болж тоглосон байна. Тэрээр идүүгээ өвөр Монголын шилийн голд тайз болон жүжигчний мэрэгчлэр багшилж байгаа ажээ. Жүжигчин адил цэцэг нийтдээ 30-аас 40 киноны гол болон туслах дүр тоглож, өнгөт инээд хамтлагт 5-аас 6 жил ажилласан туршлагатай. Дараагийн жүжигчин бол Сэндэр эмээгийн дүрийг бүтээсэн жүжигчин Сэлэнгэ агсан. Сэвждийн Сэлэнгэ агсан нь 1941 онд Өвсгөл аймгийн Ар булаг суманд төржээ. Тэрээр 1959-с 1963 онд кино драмын ангид жүжигчний мэрэгчлэр суралцж төгссөн бөгөөд Монголын дээд боловсролтой анхны жүжигчдийн нэг. Тэрээр 1975 онд жүжигчний мэрэгчлэр төгсөөд тэтгэврт гартлаа жүжигчнэр ажиллаж 2004 оноос Шин театрыг үүсгэн байгуулад Шавнырын хамт ажиллаж байжээ. Эдүгээ маш олон шавнар нь мундаг багшаараа бахархан дурсдаг. Магадгүй та бүхэн Шинэ үсгийн багшийн лам ихчийн дүрээр түүнийг маш сайн санаж байгаа болов уу? Ядуугийн зовлонгийн 2 дугаар ангийн тухай дурдвал 2 дугаар ангийн зохиолыг зохиолч найруулагч Хүсэлбаатар бичиж, найруулагчаар жүжигчин хүрлээ өөрийн биеэр ажиллажээ. Хүсэлбаатар нь Ядуугийн зовлон киноны 1-р анги дээр зохиолч, продюсераар ажиллаж байсан бөгөөд 2-р ангийн зохиолыг Хүдэр эргэж ирсэн нь буюу Ядуугийн зовлон 2 нэрээр бичжээ. 2-р ангиж гэсэн 1-р ангийн адилаар Монголын нийгмийн хатуу хөтөө амьдрал, хүн чанар, шунал ихтвэл шулан болдгийн сургамжийг аимшигын хэлбэрээр харуулжээ. Тэр дундаа
хөдөлмөр хөлс хүч гаргахгүйгээр орлого олох гэдг нь маш мунхаг хүсэл бөгөөд шудраг бус явдал болохыг харуулжээ. Уран бүтээлчид киноны 1-р ангийг хийсний дараагаар 2-р ангийг хийн гэж огтхонч төсөөлөөгүй. Мөн киноны 1-р анги хүмүүсийн дунд домог болж үлдэх бүтээл болно ч гэж тооцоолоогүй байсан гэжээ. Үйл явдлын хувьд 1-р ангийн төгсгөлд галзуурсан хүдэр олон жилийн дараа галзуугийн эмнэлгээс оргож байгаагаар кино эхэлнэ. Мэдээж ядуугийн зовлон киног хүдэргүйгээр төсөөлөх нь туйлын хэцүү билээ. Мөн 2-р ангийг чимсэн дөрүүд нь Цэрэнбол, Эрдэнэзан, Адил цэцэг, Алдармаа нар байв. 2-р ангийн хувьд 1-р ангиас ялгарх гол зүйл гэвэл хүдэр 2-р ангид эрс өөрчлөгдөж, ухаажиж байгаагаар харагдана. Ядуугийн зовлонгийн 1-р анги дээр хүдэр алт эрдэнэс олжил баяжих сонирхолтой. Бодол санаагаа захирч чадахгүй шуналтаа хөтлөгдсөн нэгэн байлаа. Мөн нас залууч байж. Харин энэ олон жилийн дараа хүдэр эргэн ирэхдээ сэтгцэн эмнэлгээс оргож улмаар нэг хүүтэй танилцсан. Ийм хүү цааш үйл явдал улам сонирхолтойгоор үргэлжилдэг. Хамгийн эцэст өнөөх олон жилийн туршид хойноос нь тэгтлээ хөөцөлдөд байсан алт эрдэнэс нь хүдэрт наалталгүй бүх зүйл сайн сайхнаар эргэж кино төгсдөг. Nano Impix компани галын аюулгүй байдлын цогц үйлчилгээг үзүүлж, галаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг. Гэснээс та бүхэн CJ гэсэн кодыг хийлэн Оросын улбаны улсын 4 кг-ийн галын хорыг 10% хөнгөлөлтөө үнээр авч болох нь байна шүү. Та бүхэн галын аюулгүй байдлаа чандлан сахиарай. Бидний бичсэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.